Монголчуудаа өнөөдрийн нахаа хүүхдийн хөтөлбөр маань эхэлж байна. Өнөөдрийн манай хагархаа ангирын нэвтрүүлгийн хамгийн ихний мэдээлэл маань Маянгол дүүргийн бүх сургуулийн дунд Ногоон гэрэл цагаан шоун гэсэн тэмцээн маань эхлээд дууссан байгаа. Тийм ээ. Энэ мэдээллийг үүлхэн түүнийхөө оюун маань сурвалжлан үзүүлсэн байгаа. Энэ тэмцээн маань чухам ямар өөр холбогдолтой юм болоо тэрэг чи мэдж байна уу? Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан багш ээж аав нар маань цагаан шугам ногоон гэлээ гаа гэдэг штеп. Тийм ээ. Би ч гэсэндээ ойлгохгүй л байгаа. Улаанбаатар хотыг сүлжилтэнд тойрох зөндөө олон зам байдаг. Бараг явган хүний замаас илүү машины зам олон таарлана. Тэгэхээр хүүхдүүд бид замын хөдөлгөөнд зайлшгүй оролцох шаардлагатай болж байдаг. Тиймээс хүүхдүүд та нарын хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол ногоон гэрэл, цагаан шугам. Жил бүр нийслэлийн 6 дүргийн сургуулиудын дунд ногоон гэрэл, цагаан шугам тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ нь бага насны болон сургуулийн хүүхдүүдийг замын хөдөлгөөнд зөв зохистой оролцож сургах, мөн замын хөдөлгөөний дүрмийг танилцуулах явдал юм аа. Жолоочч тэр явган зорчигчч тэр замын хөдөлгөөнд дүрмээрээ зорчиж байвал аваар осол баг гарч ядчил замын төвжрээч гэсэн жааханч болов багасах байхаа. Ногоон гэрэл хасгаар цагаан шугамаар яваад улаан гэрэл хасгаар бүгдээрээ зогсдог энэ дүрмийг өгжиж хүүхдүүд маань нахаа хүүхдийн хөтөлбөрийн хагархаа ангирыг нэвтрүүлэг маань үзэж мэдсэн байхаа. Тойрон дараагийн мэдээлэл юу байгаа вэ? 9 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл бүх 1-р ангийн хүүхдүүд маань бүх мэдсэн сурснаа аав ээждээ үзүүлдэг юм байна. Тийм ээ. Энэ мэдээллийг хөтлөгч Ануужин маань ирээдүйн зохицуулбар сургуулийн 2-ын бага ангиас суулжсан байгаа. Ямар адлын явдал болсныг хамтдаа үзэн хүүхдүүдээ наашир хүүхдүүдээ. Сурвалжлагч Ануужин би